За. Бүс Ташкент Walking Street юм уу нэг тиймэрхүү Варсавтай, дэлгүүртэй голтой газар байна. Өчигдөр хил гайлын тухай бичлэг хийсэн. Өөрөө сая үзсэн чинь битүү ярваасан л юм байна. Хүний өмнөөс юм хийж байгаа юм шиг баахан ярваасан л бичлэг байна. Тэгээ нэлээд дутуу ярьсан байна бас. Тэгээд жоохон айтайхан инээж минийгээд гүцээгээд ярих гэж бодлоо. Өчигдөр казаки хил дээр баг 7 цаг зогссон. Тэгээд эхлээд шимкэнд орохгүй шууд урагшаа гардаг нэг хил нь угаасаа хаалттай байна гэдэг. Тэгэхээр цаашаа шимкэнтээс цаашаа нэг 70-80 яваад гардаг хиллээр гарах гээд явсан. Тэгээ очисон чинь main gate нь бас хаалттай байсан. Тэгээ main gate-н дээр нэг хоёр галтар нэг хоёр лаадатай зогссон. Хаагур яаж гарах вэ гэсэн чинь юу байсан? 10,000 тенге өгч тэгээд би чамайг дагуулж явуулаад гаргаад өгье гээд тэгээ шууд тийрсэн. Тийрэлт яг тэнчэнээс ихэлсэн. Ер нь энэ яргуур бол ер нь яг тэнчэнээс ихэлсэн угаасаа. Тэгээд өөрөө явсаар байгаад нэг юм олсон. Бас засвар хийж байгаа билээ. Жижигхэн хүм мэдгүй гудамжаар эргээд. Тэгээ орсоор өгн битсэн л байлээ. Хүм анзаархааргүй л битсэн. Тэгээд эргээд ороод олсон. Тэгээ таксины ах нарын лайн руу орсон гол нь ачаа бараа ихтэйгээд. Тэрнээсээ болоод тэнд бараг 4 цаг зогссон баг. Ямаа шалгуулах гээд хүлээсээр аваад. Дээрээс нь бас амьдралдаа анх удаа 15,000 төгрөгийн хахуул өгч үтсэн. Декларац авах гээд, машины декларац авах гээд нэг казак хахуул өгсөн. Миний паспортыг буцаага өгөөд байсан. Тэгэхээр жоохон байж байгаад ирэх гээд байгаа юм байна гэж ойлгоод 30 минутын дараа очиод паспорт өгөхөр миний паспортыг буцаагаад надад өгөөд байсан. Тэгээд тэгс чи тэнд нэг Монголоос тракны жолооч нараар 1-2 кг-аар нь тэмээний мах зөөлгөж авцраад бөгнүүлж ягаад Үзбекистан руу гаргаж зардаг нэг монголоор арай ч юу бараг л ярихгүй нэг тийм ах байсан. Наа Монгол гэдгийг мэдчихэд тэгээд төгрөг өгөл гэдэг юм шиг орсоор нэг үг хэлээд байсан. Тэгээ ойлгоход хэдэг өгөх юм гэдэг чи 2,000 өгнө. Би ч тэнд 2 цаг паспортоо өгөөд аваад зогссон. Дээрээс нь тэгээд гейтээ олохгүй явсаар байгаа жоохон тийрцээ явж байсан. Тэгээд машинд очиод түрүүчнээс мөнгө үзсэн чинь 5,000 тенге л. Тэгээд 5,000 тенгээгээ дундуур нь авчилаад өгөх гээд очижсэн чинь нөгөө ах чинь нааш аваад харъя. Эдийг хараач байх нэг юм яриа л. Тэрийг нь тэгээ өгсөн чинь энэ одоо баг өөрөө авах гээд байгаа юм болоо гэж бодсон эхлээд. Энэ баг өөрөө мөнгө авах гээд юм шүү гэж бодсон чинь өөр юм тэр мөнгө үзээд 5,000 харна задлаад дотор нь 2,000 хий өөрийнхөө кармаас мөнгө гаргаж ирээ задлаад дотор нь 2,000 хийгээд 3,000 надад буцаага өгсөн. Тэгээ 2,000 паспортын завсраа авчиулаад өгсөн чинь ёо шумал яа гэдэг юм бол. Паспортын завсраа авчиулаад өгөө шууд декларац авсан. Тийм сони юмнаас болоод 2 цаг тэнд зогссон. Тэгээ жоо стресстэй тийм яргуур бичдэг гэсэн. Sorry. Тэгээ Үзбекистаны хил бол амар хурдан байсан. Нэг цаг бол баг хилээр гарах магаар хурдан л гарч ирсэн. Нэг цагт хилээр гарч чадчих юм бил. Гайгүй. Тийм тэгээ дутуу юмнуудын ярина гэдэг байна шүү дээ. Жолооч нар болохоор нэр ингэдэг тийм юм яриаг үлээ. Тусдаа лайнаар явдаг. Газрын хил бол сууж явж байгаа хүмүүс болохоор яг хүмүүс алхаж гардаг. Хүмүүс болохоор яг өөрийнхөө хувийн ачаануудыг бариад тэр юу руугаа ордог. Immigration руугаа ороод тэгээд нөгөө нэг детектэлдэг юмар ачаа бараага гаргаад тэгээд гардаг. Жолооч нар өөрийнхөө хувийн юмнуудыг машиндаа ачаад бас жолооч нарын очдог рентген дээр очиод юмнуудаа гаргадаг. Тийм болохоор одоо найз нөхөд мөгдтэйгээ явж явах юм бол машинда жоохон хамт сууж агаад тэгээ хүмүүсээ буулгах хэрэгтэй. Тэгэхгүй бол машин чинь нэлээд удан угаасаа хүмүүс чинь бол амар хурдан гараа авчтай. Очоод ачаагаа рентгенээр гаргаал юмаа даруулаад гараа авчихна. Тэгээ нөгөө талд гарчаад жолоочоо хүлээгээд байна гэсэн үг. Тэгээ хүлээхөөр л хийдэг. Өчигдөр би одоо 4 цаг зогссон юм чинь нөгөө талд нь 4 цаг хүлээнэ гэдэг чинь аяг хэцүү шүү дээ. Тэгэхээр хизээ тэр шалгуулна тэр болтлоо ер нь хүмүүстэйгээ сууж исэн дээр дараа нь хүмүүсээ буулгаад оруулах хэрэгтэй. Тэгээд яг процесс л ярих гэж бодсон байна. 5 шат байна хилээр гарахад машинтай хүн ордог үүднээс угаасаа машин дотор чи хэдэн хүн сууж байгааг битсэн цаас авдаг. Дараа нь жолооч нар юм тусдаа бас юм цонхон дээр пүүтгэн дээр гадаа засцсан юм ихэвчлэн гадаа засцсан юм пүүтэг байдаг. Тэн дээр очино. Тэр пүүтгэн дээр очиод өртгүүлнэ. Тэгээд очиод 3 дахь нь ачаага бүгдийг буулгаж шалгуулдаг. 3 дахь нь ачаага бүгдийг буулгаж шалгуулна угаасаа рентгенээр оруулна, машинаа шалгуулна ойлгомжтой. Капода онгойлгоно, арлын дугаараа хаана өгн үзүүлнэ.
Дөрөвдөх нь болохоор пассвортын дээр тэнгууд зарим газрын илүү зарим ч яг баг ихэнх нь ингээд нөгөө нэг хүний очиж пассвортын дээр штамп даруулдаг газар тэндээ дахиад очиж штампа даруулна гэсэн үг. Угаасаа хэлээр гарч байгаа юм чинь штампа даруулах хэвээр. Машины явдаг лайн чинь тэнцэнсээ нэг жоохон зайтай жоохон хажуу мажуугаар нь явж идэг. Баруун талаар нь явж идэг. Тэгээ ачаагаа шалгуулчаад очиод өөрийнхөө штампыг даруулна. Очиод өөрийнхөө штампыг дарууллаад орж ирэхдээ авсан нөгөө нэг цаасаа тэр бүх хүмүүс ихэвчлэн ер нь тийм байдаг. Өчигдөр бас тийм байсан. Тэр орж ирэхдээ авсан цаасан дээр тэр бүх процессыг хийх болгондоо нэг тамга даруулаад тэгээ тэр чин бүрэн болвол гардаг хаалган дээр авчиад өхөөр гаргана гэсэн. За ингээд дуусна. За тийм байна. Нэг яруугаагүй гэж найдаж байна. Окей.